Үзэгчдэд баярлалаа. Сквадр дөрвийн цаг дарга Бадарсан студид ажиллалаа. Ажлаа амжилт. За баярлалаа. За би энэ дээр бичээд Иквэр мөдч өөр байгаа юу? Өөр хавц. За дараах нотлохоромтуудыг шинжлэн судлуулъя. Нотлохором шинжлэн судлуулалтаа Багнуур хувьцаат компани алдагдал хүлээж хохирсон байдал болон энэ алдагдлыг хүлээх болсон шалтгаан нөхцөл зэрэг байдлаар шинжлэн судлуулъя. За нэгдүгээр авц хэргийн 159-с 60 дугаар утсанд байгаа гэрч бямжаарлын мэдүүлэг байгаа. За гэрч бямжаарлын мэдүүлгийг бид нэр шүүхэн хилцүүлгийн явцад бид нар байцаалтаар авсан. Тэгэхээр би эндээс шууд товчноор уншаад судлуулъя. За гэрээ байгууллагаас өмнө ерөнхий сайдын ясах зөвлөх ганц ирэхэд нь бид түүн зориулж өнгөрсөн 2012 онд байгуулсан гэрээнээс үүссэн алдагдлыг танилцуулсан юм. Уг танилцуулгад Багнуур хувьцаат компани MJ-LSP хувьцаат компанитай байгуулсан гэрээн суулж нийлүүлсэн нүүрсний жингийн зөрүү, шатхуун, зарцуулсан үн зэргийг танилцуулахад гансаг зөвлөх тийм асуудал огт байхгүй. Танах ямар нэгэн байдлаар алдагдлаа ажиглахгүй учраас уг компанитай хууч өнөөрөө 27500 төгрөгөөр гэрээ байгуул гэсэн шаардлага тавьсан юм. Тэгээд яах чаргагүй манай байгууллага удирдлагууд бүгд суужоод гэрээ байгуулсан. Тэгээд уг гэрээг байгуулснаас болж манай байгууллагад 2012 онд учирсан хохирлоос илүү хохирол 2013-14 оны эхний өдрөд учирсан юм аа. Их мэдүүлэг. За нэгдүгээр авц хэргийн 65-аас 66 дугаар утсанд байгаа. Гэрч базар сүрэнгийн мэдүүлэг. За гэрч базар сүрэнгийн мэдүүлгээс товчлуул хэрвээ уг гэрээг байгуулахад ганц их зөвлөх бидэнд шаардлага тавиагүй байсан бол бид уг компанитай ийм ашиггүй алдагдaltaй гэрээ огт байгуулахгүй байсан. Гэрээг байгуулалтаас хойш үнийн дүнгийн зөрүүний асуудал, жингийн зөрүүний асуудлаас болоод манай компани байгууллага бол хохирол хүлээж байна гэх мэдүүлэг. За нэгдүгээр авц хэргийн 78-аас 79 дугаар утсанд байгаа гэрч Эрдэнэ чулууны мэдүүлэг. За гэрч Эрдэнэ чулууны мэдүүлэг дээр бас товчлоод үзвэл манай 2012-аас 14 онд Багнуур хувьцаат компаниас MJ-LSP, MJ-LSPD хувьцаат компаниуд нүүрс худалдаа авах гэрээний дагуу нүүрс авдаг байсан. Ингэж авахдаа манай Багнуур хувьцаат компани нүүрсээ ихшүүлж ажилуулад агуулдаг. Ингэж ихч ангилсан чанартай нүүрсийг дээр хоёр аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотын Амгалан толгой төртөн дээр буулгаж шуудаалж уг шуудаалс нь жингээрээ тооцсон 1 тоног нь 27500 төгрөгөөр төлбөрөөр хийдэг байсан. Манай байгууллагаас жишээд ангилсан энэ нүүрсүүдийг дахин өртөөнүүд дээр буулгаж шуудаалах явцад үүссэн жингийн зөрүү буюу нунтаг нүүрсний хаягдл үүснээс болж манай Багнуур хувьцаат компанид их хэмжээний хохирлол учраад байна. Их мэдүүлэг. За зарим мэдүүлгүүдийг зарим ажиллагаанууд бол улсын ялагчийн явсан шинжлэн судлуулсан баримтуудтай давхцсан. За яг тэмдэглэлүүдээ явуучих. 38 дугаар авц хэргийн 75-аас 76, 78 дугаар утсанд байгаа мөрдөн байцаалтын туршилт явуулах тогтоол 2015 оны 5 сарын 4-ний өдөр. За мөрдөн байцаалтын туршилт явуулах энэ ажиллагааг товчхон
За мөрдөн байцаалтын туршилтын ажиллагаа 38-аас 75 дугаар усны 9-р хуудсанд бол авагдсан. За энэний товч агуулга нь болохоор 2015 оны 4 сарын 4-ний өдөр улсын Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг стандарт хэмжил зүүн газрын улсын байцаагчийн дүгнэлт 5 сарын 4-ний өдөр мөрдөн байцаалтын туршилтын ажиллагааны явцад оролцсон. Энэ хяналт шалгалтаар ирсэн зөрчлүүд гэхээр Багнуур уцаад компаниас ялгасан чанарын үрсийг MBLSV уцаад компани MBLSVD хэх компани ажилчид амралтын толгойд өртөөндөр буулган савлахад нэг шуудаад 40 кг-аар савлагдсан эсгийг тогтоох мөрдөн байцаалтын туршилтаар хэмжээнд оролцож жариг харьцан 100 см ногоон шуудаанд нүрс савлсан байдал шалгалт хийж 3 шуудааны жингийг стандартын загварын 20 г наривчтай 100 кг даацтай электрон жинг ашиглан хэмжилт хийсэн. За ингээ хэмжилт хийхэд нэгдэх шуудаанд шуудааны бодитын 40 1940 41 1920 44 1420 кг дээр савлагдаж харилцаа айдгүй савлагдсан гэсэн ийм зүйлийг нөхцөлийг бол улсын байцаагчийн ЦП Цэрэн очир гэдэг энэ хүн дүгнэлт улсын байцаагч дүгнэлтээ гаргасан байна. За мөн Багнуур уцаад компаниас нүрс энэ хөтөлбөр ажиллагааг хэрэгжүүлэх явцад бол түрүүн мөрдөн байцаалтын явцад бас яриад байсан. Сонирхол сайдын ажлын хэсгийн тушаал за түүн ажлын хэсгийн тайлангууд байгаа. Энийг бол бид нэр нотлох баримтыг шинжилэн судлах явцад бол нэлээд бол ярилцсан байгаа болохоор энийг бол шинжилэн судлахгүй орхичээ. За энд харин шинжилэн судлах ажиллагаанд оролцсон хүмүүсүүдийн зарим мэдүүлгээс товч очир авчээ. За энэ 1-р авцад хэргийн 184 дугаар хуудсанд гэрч Баярхүүгийн мэдүүлэг. За Сонирхол сайдын гаргасан 2012 оны 9 сарын 26-ны өдрийн 13 тоо тушаалын ажлын хэсгийн ахлагч байгаа. За энэ ажлын хэсгийн ахлагчаас тухайн ажиллагаанд бол ямар байдлаар оролцсон, за танилцуулганд юу дурдгдсан бэ гэдэг талаар бол танилцуулсан. За энэ дээр бол авцад хэрэг дээр мөн ингэж шигшиж ангилсан нүрсийг шуудалх явцад нунтаг нүрс үүсч байгаа. Нэг шуудаан нүрсний бүтлгээс шалтгаалаад 38-42 кг хэмжээгээр шуудаалагдж байна. Мөн уг нүрсийг ачиж буулгах явцад үүсч байгаа нэг хүндрэл бол нунтаг нүрс болж шуудаан нүрсний 20-30% нунтаг болж байгаа. Энэ танилцуулганд бичсэн байгаа. Энэ асуудлыг гансаг алхахад бол зөвлөхөд танилцуулсан. Тэгээд уг нүрсийг Багнуур уцаад компани дээр шуудаалах боломжгүй гэдгийг мэдгдсэн бөгөөд түүнээс хойш бидний зөв сууг ажилд бол ямар нэг ажиллагаанд бол бид оролцоогүй гэж. За энэ ажлын хэсгийн ажлын явцад хамгийн гол нь Багнуур хувьчаад компанид ямар нэгэн байдлаар хохирол учруулахгүй байхын тулд уг туршилтын арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд уг туршилтаар нүрсийг уурхаа дээр шигшиж ангилах шуудаалгад алдагдал ихтэй учраас боломжгүй гэсэн байдлыг хэлмээр байна гэж байцаалтыг бол дуусгасан байна. За мөн авцад хэргийн 1-р авцад хэргийн 182-аас 83 дугаар хуудсанд энэ ажлын хэсэгт орсон Мэргэн Баатарын мэдүүлэг байгаа. За энэ бол улсын ялагчийн ялга төвлөнд орсон. Энэс бол гол зүйлийг бол шинжилэн судлуулъя. За энэ шинжилэн судлуулахад гансаг зөвлөлт хандаад хэлсэн байгаа. Энэ туршилтын арга хэмжээнд Комод компани тоног төхөөрөмжийн төрөөсөн 63 сая төгрөгийн асуудал гарч ирж байгаа. Би гансаг зөвлөгөд уг мөнгийг одоо хэн хариуцах ёстой юм бэ гэхэд бол гансаг зөвлөхийн зүгээс засгийн газраас санхүүжилт хийгдэх учраас санаа зовлтгүй. Танаар санхүүжилтээ эхний ээлжинд шийдчих дараа болно. Их зүйлийг хэлсэн манай Багнуурын уурхаагаас уг санхүүжилтийг Комод хэх компани шилжүүлж өгсөн гэсэн мэдүүлэг байна. За дараагийн дугаарт нь 18 дахь авцад хэргийн 75-аас 92 дугаар хуудсанд байгаа HR аудитын дүгнэлт. За энэ шүүхэн хилцүүлэлтийн явцад бол шинжилэн судалсан болохоор энийг яг шаардлагагүй гэж үзлээ. За мөн 18 дугаар авцад хэргийн 153-аас 82 дугаар хуудсанд байгаа бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт. За энд бол шүүхэн хилцүүлгийн явцад бол ялга дүгнэлт нотлох баримтаар яригдсан. За уг шинжээчнэр ч гэсэн энэ талаар бол тодорхой мэдүүлгийг шинжилсэн байцаалтын явцад бол өгсөн. Тэгэхээр үүнийг бол алгасаад явъя. За 1-р авцад хэргийн 240 дугаар хуудсанд нөгөө нүүрс бидний 2 өдөр ярьсан нүүрс худалдаа авах гэрээ байгаа.
За энийг бол би бас шүүхэн хилцүүлэг явуулсан нэлээд ярьсан. Зүгээр би дугаарыг нь юутаан 50 орчин 2 дугаар авч тэргийн 237-аас 40-р оцсон. За бас 1-р авч тэргийн 64-өөс 65 дугаар уцад гэрч Бадасүрэнгийн мэдүүлгийн бас зарим хэсгүүдийг шинжин судлах шаардлагатай байна. Гэрээ байгуулах болсон шалтгааны хувьд бол гэрч Бадасүрэнгийн мэдүүлэг Ерөнхий сайдын ахлах зөвлөх гансах уг компанитай 2012 онд гэрээний дүнгээр гэрээ байгуул гэдэг шаардлагыг тавьжээс учраас яах аргагүй гэрээг бид байгуулж гарын үсэг зурхаар болсон. Хэрвээ уг гэрээг байгуулахад гансах зөвлөх бидний шаардлага тавиагүй байсан бол бид уг компанитай ийм алдагдaltaй гэрээг байгуулахгүй байсан юм аа. Мэдүүлэг. За үүнтэй холбогдуулаад 12 дугаар авч тэргийн 194-өөс 95 дугаар гэрч сэлэнгийн мэдүүлэг энэ төрийн өмчийн хорооны мэрэгжилтэн за гэрч сэлэнгийн мэдүүлгийг улсын ялагч нот хоримтой шинжин судлуулсан болохоор үүнийг бол орхилоо. За 12 дугаар авч тэргийн 198 даруусан гэрч чиглэлийн мэдүүлэг байгаа. Энэ төлөвлөлт зөвлөлийн Багнуур уцаад компани төлөвлөлт зөвлөлийн дарга байна. За энэ хүний мэдүүлгийг бас би товч байдлаар нэлжээ. Төлөвлөлт өдөртөх зөвлөлийн хурал болохоос нь өмнө засгийн газрын ордон дотор түүний албан тасалгаанд намайг дуудсны дагуу гансах даргатай уулзсан надад хандаж засгийн газраас хэрэгжүүлж байгаа нүүрс хөтөлбөр өнгөрсөн жил хэрэгжээ явсан байгаа. Одоо энэ жил дахиад хэрэгжүүлэн. Тийм учраас хууч өгнөр буюу 27500 төгрөгөөр нүүрс аван шүү. Тийм учраас танах төлөвлөлт өдөртөх зөвлөлөөрөө оруулж хэрэгцээ шийдвэрлэе гэсэн чиглэлийг өгсөн мэдүүлэг байна. За 12 дугаар авч тэргийн 201 дугаар усан гэрч одон бэлэг төрийн өмчийн хорооны даргын зөвлөх. За энэ улсын ялагчийн ялгад дүнэлтэнд орж шинжилэн судлагдсан. За 12 дугаар авч тэргийн 204 дугаар гэрч дам завууд уурхай эрчим хүчний яамны мэрэгжилтэн. За энэ бас судлагдсан. За 1 дугаар авч тэргийн 172 дугаар усанд гэрч ганчимгийн мэдүүлэг. За энэ Багнуур хуцад компани хуулийн зөвлөх байгаа. За ганчимэг гэрчийн мэдүүлэг дээр бол Монгол улсын засгийн газрын нүүрс хөтөлбөрийн хүрээнд ард иргэдэд хямд үнэтэй чанартай нүүрсийг нийлүүлэхэд уг компани ажлын гэрээний хувийг тухайн үед компани захирал Эрдэнэ болгон ирж 1% үзүүлээд байсан. Үүнд 1 тонн шишиж ангилсан 1 тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдаа авахар байсан. Манай уурхаагаас жилингийн буй шууд худалдаа авч байгаа 1 тонн нүүрсийг 32500 байгаа учраас үний үед маш бага байна гэж хэлээд гэрээн дээрээ гарын үсэг зурахгүй явуулж байсан. Мөн уг компани нэмэн өртгийн албан дотор төлөгч биш аж ахуй нэгж байсан учраас манай компани маш алдагдaltaй байсан юм а. 3 хоногийн дараа буцаж ирээд танай компанитай энэ гэрээг заавал байгуулах ёстой бөгөөд энэ асуудлыг ганцхан дарга мэдэж байгаа гэдэг зүйлийг хэлж байсан. Ингээ бид нэр бүгд гарын үсгээ бүгд зурцаасан. Хэрэг уг гэрээ байгуулвал маш алдагдaltaй гэрээ болох юм. Компанитай гэрээ байгуулах талаар цаана ганцхан дарга байсан болохоор яг чаргагүй гарын үсэг зурж 2 жил дараа нь гэрээ байгуулсан гэх мэдүүлэг. За модон байцаалтын туршилтын ажиллагаа явуулчихсан. Мэдүүлэг. За 1-р авч гэргийн 161 дугаар хуудсанд бас бие бэмжиглийн мэдүүлгийг зарим хэсгээс нь шинжлэн судлуулъя. За энэ үний нөгөө жингийн зөрүүтэй холбогдолтой зүйл яригддаг. Гэтэл Багнуур уцаад компани дээр MJ-LSP компанитай гэрээ байгуулахад ерөнхий сайдын ахлах зөвлөх ганц хүн гүйцэх захирал Мэргэнбаатар бид захирал Базар бид гурав хамт уулзаж ярилцаад надад Базар захирлаар дамжуулан нүүрсийг худалдаа авах гэрээний залтуудыг дээр нэмж худалдаа авах чинь багоноос буурсан нүүрсийг шууд олонны дараа жингээр тооцоо хийн гэсэн залтыг нэмж оруулах гэсэн чиглэлийг өгсөн юм. Би тэр үед нь манайх угаасаа ингэж гэрээ байгуулах боломжгүй гэдгийг хэлэхэд одоо ингээд засгийн газар нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхүүднээс манайх уг залтыг оруулахаас өөр аргагүй гэж уг гэрээнд уг залтыг нэмж оруулсан юм. Тэрнээс бид ингэж шууд ийм алдагтай гарахаар өмнөх ажлын хэсгийн тайлангаар тогтоогдоод байхад ийм гэрээг дахин байгуулахгүй байсан юм а. Тэгээд удалгүй MJ-LSP компани ерөнхий нэгтлэн бодож мөнгөнд туяа манай өрөөнд орж ирээд гэрээний төсөл дээр нэмж өөрчлөлт оруулаад аваад явсан гэх мэдүүлэг. За За энэ төрийн өмчийн хорооны авчид хэргийн
За 12 дугаар хавц тэргийн 186 дугаар хуудсанд байгаа төрөөмчийн хорооны өдөрдөмж Багнуур хувьцаат компанид өгсөн өдөрдөмж Монгол улсын төрөөмчийн хороо 2013 оны 10 сарын 18-нд 1А 2932 тоод өдөрдөмж өгөх тухай гэдэг. За энэ өдөрдөмж өгөх тухай энэ өдөрдөмжийн 6 дугаар зүйлд бол яригдсан. Өдөрдөмж өгсөн 6-ад бол Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг хөнгөлөлтөө үнэтэй нүүрсээр хангах тухай засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжиж байгаа нүүрс хөтөлбөрийн эржилтийн хүрээнд нүүрс ханган нийлүүлэх компани саналыг хилцэн шийдвэрлэхэд шаардлагатай хэмжээний танилцуулга мэдээллийг ирүүлээгүй байгааг компанийн гүйцэтгэх удирдлагад нь анхааруулах. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэгч AMG LSB язгуурын хариуцлага компани Багнуур хувьцаат компаниас 1 тонн нүүрсийг 27500 төгрөгөөр энэ нь бол хаалтан дотор нэмэн өртгийг тооцсон авч 80000 төгрөгөөр борлуулж 1 тонн тутам нүүрсний борлуулалтаар 42500 төгрөгийн ашиг олж байна. Дээрх олсон ашигаас тодорхой эсхийн төслийн нүүрсийг гаргаж байгаа компани зарлыг багдуулах зорилгоор Багнуур хувьцаат компани төлөвлөж байгаар хилцэн тохирч гэрээ байгуулах. Дүнгийн төрөөмчийн хороо төлөөлөл удирдах зүйлүүд ойрын хугацаанд танилцуулж шийдвэрлэх тохиролцоонд хүрээгүй тохиолдолд зарлыг нөхөх хэмжээнд нүүрсний нэг асуудлыг төлөөлөл удирдах зүйлийн дараагийн уралдааны хилцүүлэн шийдвэрлэх гэсэн ийм өдөрдөмжийг өгч байсан. За дараагийн үүргийг төр орлон гүйцэтгэгч Цогтбаатар. За мөн шинээр гаргаж өгж байгаа бичгийн нотол баримтуудыг шинжлэн судлуулах саналтай байна. Энэ шүүхэн хилцүүлгийг авахд 17 утас баримт байгаа. 1% над байгаа. Эцэн. Багнуур Багнуур хувьцаат компани гэж байгаа. Багнуур хувьцаат компани. Наач 17. Тэ наач. За энэ 40-р хавц тэргээс шинжлэн судлах үү? 40-р л байгаа л гэж бодож байна. Сул өгсөн болохоор хавц тэргээс одоо бид шинээр өгж байгаа. Шинээр өгж байгаа нь болохоор энэ шинжлэн судлах гэж байна. Судлаа. Энэ дутуу энэ чинь нэг ганцхан юм биш тийм. Өөр ямар юм бэ? Өөр наач би 17 утас баримт шинээр. Компани. Тийм. Ийм дага. Тийм. Момо начаа юу гэсэн. За шүүхэн хилцүүлгийн хувьцаат Багнуур хувьцаат компаниас 17 утас баримтыг өгсөн. За энэ нотолгоон дээр шинжлэн судлуулахад 2012 оны 12 сарын 19-ний өдрийн Багнуур хувьцаат компанийн хяналтын хэлтсийн дотоод аудитын шалгалтын акт 4 гэж байгаа. Багнуурод жижиг хэрэглэлтээс авах нүүрсний үнийн авалгыг шалгасан тухай. За энэ шалгасан тухайгээд энэ 2 дугаар утасны ардталт бол AMG LSB компанитай байгуулсан 11 сарын 1-ний өдрийн 12:00-ээр 570 тоод гэрээний 3-3 худалдаа авагчин нүүрсний үнийг Багнуур хувьцаат компанитай тооцоо нийлсэний дараа шилжүүлнэ гэсэн заалт тооцоо нийлэх хугацаа хүртэл нүүрсний үний байнгын авлага үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. За дараагийн дугаарт нь AMG LSB компанитай байгуулсан 11 сарын 1-ний өдрийн 12:00-ээр 570 тоод гэрээний дагуу тус компани 255 вагон нүүрсийг ачуулсан ба компани вагоны жингээр 15198 тонн нүүрс нийлүүлсэн боловч тус гэрээний 3/6-аар худалдаа авагчин вагоноос буусан нүүрсийг шуудаасны дараа жигнэсэн жингээр тооцоо хийн гэсэн учраас тооцоо нийлэхэд шуудаасан нүүрс нь 13770 тонн нүүрс болж 1428 тонн нүүрсний жингийн зөрөө гарч компанид
35 сая 700 мянган төгрөгийн алдагдал хүлээсэн ба үүнийг яаж шийдвэрлэх талаар гэрээндээ тодорхой заагаагүй дутагдал байна. За мөн MGLSB компанитай байгуулсан 11 сарын 1-ний өдрийн 12/0-ээр 500 тоод гэрээнд MGLSB компани 1-р гарын эсрэг зураг хэрэгтэй захирал нь гарын эсрэг зураагүй учраас тус гэрээ иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр бус гэрээ байна. За шалгалтыг хийхэд илэрсэн зөрчил дутуудыг арилгах талаар дарга Ганбатад дараах хэрэг хэмжээ авахыг хэрэгжүүлэх үүнд за нэгдүгээр нүүрс үүнийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй байгууллагуудад нүүрсний үүний төлбөрөө бүрэн хийсэн үед нүүрсөө нийлүүлэх журам тогтоох. За дараагийн дугаарт нь MGLSB компанитай байгуулсан 11-р сарын 1-ний 12/02 507 тоод гэрээний 3/6 гэсэн заалтыг өөрчилж, вагон пүүний жин болон шуудаас нүрсний жин хоёрын хооронд үүсэн жингийн зориг шийдвэрлэж, тус компанийг алдагдaltaгүй арга хэмжээг авах. 4. Шалгалтаа хийхэд зөрчил дутагдлуудыг арилгах талаар санхүүгийн эдийн засгийн хариуцсан хэлтсийн дарга очирлам дараах арга хэмжээ авч хэрэгжүүл. За үүнд дотроос нь аваад үзвэл MGLSB компанитай байгуулсан 11-р сарын 1-ний өдрийн 12/02 570 тоод гэрээний 3-3-ын заалтыг өөрчилж шуудаас нь нүүрсний борлуулалт хийсэн тухай үрдэн тус компани даансанд шууд хийх буюу урьдчилгаа төлбөр хийж авлага үүсэхгүй байх журмыг тогтоож багтав. За ингээд шалгалтыг хийхэд илэрсэн зөрчилдүүдийг арилгахаар авсаар хэмжээнд далаа холбогдох хүмүүс бичгээр хариу илтгэх хэрэгтэй дотоод аудит төр түвшин төгсгсөн. За ийм хоёр утас баримт байна. За бидний түрүүн улсын ялагчийн тэр шинжлэх судалгаас аудит бичлэг байгаа. За аудит бичлэгний тэр хурлын тэмдэглэл. Одоо энэ бол яг Канадын хувьд нь тэмдэглэлтэй хилцсэн 7 асуултаа байна. Би энийг уншаа сонсчихъя. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг төлөөлөлдөх зөвлөлийг нийтлэг журмын 3 дугаар хавсалт. За хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл 2013 оны 11 сарын 1-ний өдөр номер 3 Багнуур хувьчат компани төлөөлөлдөх зөвлөлийн хуулийг 2013 оны 11 сарын 1-ний өдрийн 16 цагаас Багнуур хувьчат компани хурлын танхимд хий. За хуралдаан төлөөлөлдөх зөвлөлийн дарга Ирг Жигжид төрийн төлөөлөл, гишүүн Оюун Баатар төрийн төлөөлөл, гишүүн Б Одон Билэг төрийн төлөөлөл, гишүүн Д Дам төрийн төлөөлөл, гишүүн Ил Сэлэг төрийн төлөөлөл. За Д Батбаатар хөрөнгө оруулагч Джеймс Пайсны хөрөнгө оруулагч төлөөлөгч. За Хараат бус гишүүн Ил Шарав, Ч Багцэрэн, Ч Нэргүү нар оролцов. Эрц 90.9%-тай байв. Гишүүн Бихбат чөлөөтэй. За төлөөлөлдөх зөвлөлийн хурлыг төлөөлөх зөвлөлийн дарга Ирг Жигжид өдөртөө. За ингээд нийт 12 асуудал хилцсэн байна. Хилцсэн. За үүнгээд хөрөнгө барьцаалах зөвшөөрөл олох тухай дулааны цахилгаан станц төрийн өмчит компани хөрөнгө барьцаалах дулааны цахилгаан станц 4 компани. За Багнуур дүүргийн иргэд болон Төв аймгийн дулааны станцтай хөнгөлөлттэй гэдэг ингээд 12 асуудал хилцээд хилцэх асуудлын 7 байгаа. Үндсэн асуудал Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг хөнгөлөлтөд нүүрсээр хангах тухай засгийн газрын тогтоодын хэрэгжлийн хүрээнд нүүрс ханган нийлүүлэх ба. Гүйцэтгэх захирал за энэ Отгон баярын байна. За танилцуулсан гэр хорооллын иргэдийг хэм дунтай нүүрсээр хангах засгийн газрын хөтөлбөрөөр 2012 онд нүүрс борлуулсан 2013 засгийн газрын үн нэмэгдсэн үнээр авахгүй хуучин үнээр 27500 төгрөгөөр авна гэсэн чиг өгсөн. За хилэлцэн дарга Ирг Жигжид засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр тул 27500 төгрөгөөр борлуулах чиглэл өгсөн бөгөөд үүгээр борлуулах тооцоо байна. За ингээд хуралдаанд орж танилцуулсан очир ламын хувьд 1 тонн нүүрсний өөрөө өртөг бол 25078 төгрөг 9 мөнгө байдаг. Эд засгийн газрын өртгөөс доогуур үнээр борлуулсан технологийн дамжлагаараа дулааны цахилгаан станцуудад 22500, цэгээр 21500, жижиг хэрэглэгчид технологиор дамжигдсан ялсан нүүрсээ 33800, цэгээр 32500, чандрын нүүрс 39000 төгрөгөөр борлуулдаг. Өнгөрсөн жил засгийн газрын нүүрс хөтөлбөрөөр 481 сая 500 мянган төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Гишүүн Одон Билэг өнгөрсөн жил 27500 төгрөгөөр авсан нүүрсийг Улаанбаатар хотод хэдээр борлуулсан байна. За очир ламын хувьд 1 тонн нүүрсийг 80000 төгрөгөөр борлуулдаг. Гишүүн Дам гэрээнд хаягдл хохирол тооцогдгүй юм уу? Уурхай алдагдгийг MGLSB компанитай хариуцлага тооцох боломжтой юу?
За хаягдлын огтлыг тооцдгүй. Нийтдээ бидэнд 244 вагон алдаж байгаа. Гишүүн Батбаатар. MJ-ээс компанитай төсний дараа тооцоогоо яаж хийдэг юм бэ? Хямд үнэтэй нүүрс борлуулсан гэж үздэг. Манай талбай дээр ажиллаж байгаа учраас манайхаас шатхуунаа дараа тооцоогоор авдаг боловч ажил дуусахад төлбөрөө хийдэггүй мөн манайхаас хин дас нүүрс зөвхөн гэр ороод айл ирэхэд борлуулдаггүй вагоноор өөр бус хэрэглэгчид борлуулдаг. Дарга жигжид компани нүүрс хөтөлбөрийн тухай чамбаа танилцуулгыг хэрэгтэй. Төлөөдөд үзүүлж зөвлөгөөс компани эрх ашигын төлөө ажиллаж эр хүр ашиг дэвшүүлэхэд удирдлагын чиглүүлэх ёстой байдаг. Гишүүн Сэлэнгэ энэ компаниг заавал яагаад шалгаруулсан бэ? Захирал Отгонбаяр засгийн газрын хөтөлбөрөөр шалгаруулсан. Гишүүн Одон Бэлэг MJ-LSB хээг компани уурхаг алдад оруулж байж энэ хямд нүүрс авч хөтөлбөрөөс гадуур борлуулалт хийж байгаа нь өөрөө эдийн засгийн гэмтэр биш үү? Энэ компани үүссэн нөхцөл байдлыг судлан тогтоох хэрэгтэй. Гишүүн Батбаатар MJ-LSB компаниас болж чин түл шатхууны үнийн зөрөөний олон алдагдал хүлээж байна. Жигжид дарга жигжид асуудыг наривчин суулж бидэнд дараагийн удаа дэлгэрэнгүйгээр танилцуул гэсэн. За танилцуул гэж ингэж орж ирсэн байна. За тэгээд шийдвэрлсэн, хуралд ирсэн гишүүдийн 100% саналаар тогтоол гаргав. Улаанбаатар хотын гэр орооллын иргэдийн хөнгөлөлтөй нүүрсээр хангах тухай засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын өргөн 1 тонн нүүрсийг жижиглэнгүй үнийг гэрээнд тогтсон ёсоор 27500 төгрөгөөр борлуулахыг зөвшөөрсөөгөө 2 нүүрс хөтөлбөрийн ерөнхий менежмент харилцаа ажиллаж байгаа MJ-LSB компанитай ажил хэргийн уулзалт хийж хилцэн үр дүн төлөөдөд зөвлөлтөд танилцуулахыг гүйцэтгэх захирал Отгонбаяр даалгав суугаа. За ингээд дараагийнх нь өөр асуудал болцсон. За ингээд хурал дууссан дэлгэрэнгүй тэмдэгт хөдөлсөн төлөөдөд тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б Эрдэнэ цэцэг танилцсан төлөөдөд тус зөвлөлийн дарга жигжид гэдэг. За ийм байна. За төлөөдөд тус зөвлөлөөр танилцуулсан Загнуур Хуцад компаниас танилцуулсан яг тухайн үедээ юм байгаа. Энэ бол тухайн үедээ бас ойлгох хэрэгтэй. За ажил одоо 2 жилийн өмнө шүү дээ. Ажил дууссаны дараа соног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгөөгүй. Уурхаагаас авсан нүүрсийг зорилтод зах зээлд борлуулаагүй. За хаалтан дотор энд төмөр замд 26 вагон. Ямар баримт уншаад байгаа юм болоо шүү гэж. Ямар баримт канадцсан юм л уншаад байгаа шивцэн юм гаргаж ирээ уншаад байгаа. Энэ нөгөө хурал дээр танилцуулсан. Ядаж нөгөө гарын үсэг тамга тэмдэгтэй ч юм уу хуулбар үнэтэй баримт уншиж болдгоо юм. За энийг бол дараа нэг шивцэн юм л уншаад байгаа канадцсан юм. Энийг бол дараа үргэлж болно. За энэ хурал дээр наатаа харуулж байгаа шүү бүрдүүнд харуулаад. за энэ өмгөөлөгч нарт одоо хилээд хийдэ. Хөвлөө гаргацсан юм биш. Энэ өмгөөлөгч нар бас элдэрч бас дахиад энэ нотлог орондууд байгаа те. Та хэд гарч ирсэн шинээр гарч ирсэн. Таны бас одоо наад баримтууд байна. Эдгээр чинь бүгд тавц зэрэг тавдаг шинээр баримтууд мөн бидтэй. Урд мөрдөн байцаалтын шатанд энийг бол бэхжүүлж аваагүй нотлог баримтууд мөн тийм ээ. Одоо ингээд шүүгийн шатанд шинээр оруулж гэж байгаа нотлог баримт гэж ойлгож байгаа. Тийм учраас энийг бол өмгөөчнөр бол мөрдөн байцаал нөгөө шүүгийн шатанд шинээр нотлог баримт өгөх нь бол нээлттэй. За энэгээр чинь ингэж хүлээж авлаа. За одоо энийг чи хилцүүлж байна тийм ээ. Одоо энэ баримтууд чи харин одоо нэг хэлэх гэдэг л та. Энэ баримтууд чи харин хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 4 заасан. Тэ эсрэг тал нотлог баримт олж авахд саад учруулах эсвэл нотлогооны ач холбогдолтой байж болох баримт бичиг бусад материалыг хууль бусаар өөрчлөх устгах нуун дарагдуулах эсвэл ийм үйл ажиллагаа явуулахыг бусдад зөвлөх туслах. За нотлог баримтыг хуурамчаар бүрдүүлэх худал мэдүүлэг өхийг гэрчид зөвлөх туслах эсвэл гэрчид хууль бусаар нөлөөлөх гэсэн ингээд ийм нөхцөлд бол хууль цааснаар бол энэ чинь нөгөө хуурамчаар нотлог баримт үйлдвэл за хариуцлага хүлээлгэтэ. За энийг таанаас тань сануулчих. Тийм энэ ийм юутай байгааг ихлээр сануулчих. За үргэлжлүүлээ. За хурал дүүжсэн танилцуулгаар тухайн үедээ шүү дээ. Ажил дууссаны дараа тоног хөрөмжүүдийг хүлээлгэж өгөөгүй гэж тэр урлаа хэлжсэн. Уухаагаас авсан нүүрсийг зорилтод зах зээл борлуулаагүй төмөр замд 26 вагоныг өгсөн байна гэж хэлсэн. За нүүрсний төлбөрөө урьдчилан шилжүүлэх заалт биелэгдэхгүй байна. За жингийн зөрүүний алдагдал байна. За шигшүүр бутлагч автомашин ажигчийн түлшний үн 161 сая 600 мянган төгрөг. За мөнгөнд дүнгээр болохоор 481 сая 81 сая 500 мянган төгрөгийн алдагдал хүлээсэн байна. За энэ бүх юм бол
хавцас хэрэгт бол бичгийн болохоор тэр авагдсан. Жишээлбэл би тодруулаад хэлбэл 12 дугаар хавцас дээр гэрд Сэлэнгээгийн мэдүүлэгдээр бол энэ бол бичүүлэгдээд авсан байгаа гэдгийг бол шүүх хүрэлцэн бас давхар хянж үзээрэй. За энэ жингийн албадлын талаар бол тодорхой тусгацсан байгаа. За Багнуур Хувьчат компаниас 2012 онд 1 сарын 12-ны өдөр вагон 255. За нэг вагон дээр бол Багнуур Хувьчат компани нийтдээ нэг вагонд 59.6. Нийтээр бол нийт дүүн тоогоор бол 15.2 нэг вагонд MG вагоноос бол MG бол нэг вагонд бол 59.6 юу явсан байна. За тооны үед 15. За яг MG дээр очоод MG LSV дээр очоод нөгөө жингийн алгадал яаж үүсэж байгаа нөхөр тэнд нөгөө манайхаас авч шигшээж ангилсан нүүрсэн тэнд очоод дахиад толгойд нөгөө амгалан өртөн дээр очоод шигшээд ангилагддаг. Ингээд ангилсад эндээсээ ингээд дахиад эндээс юуны жингийн зөрөө гардаг. Жингийн зөрөө гардаг. Яаж гардаг вэ гэхээр тэнд буулангуудаа дахиад ийм одоо ярьжсэн хүмүүс нь ийм гэр хороолын юу гэдэг орны ийм хүршээ ингэж дахиад савлсан нүүрсээ хийж тэндээс савлагдаад тэгээ шууд алгаддаг гэж. За энэ ийм байдлаас болоод энд бол жингийн зөрөөнүүд ингэж гарч ирсэн. За жингийн зөрөөг бол юугаар аваад үзэхээр 1.4 байна. Вагоноор бол 26. За 12 сард бол 2.5 тонн, вагоноор бол 49.3 байна. За энэ бүх нөхцөл байдлыг шийдэн судлууллаа. За мөн Багнуур Хувьчат компаниг санхүүгийн тайлангийн үед ямар байсан бэ гэдгийг бол энэ аудитын Багнуур Хувьчат компани архивын хуулбар үнэн аудитор баталгаажсан 2012 оны 12 сарын 31-ний өдрөөр таслуулсан жилийн санхүүгийн тайланг бол өгж байна. За нийтдээ энэ бол санхүүгийн тайлан 4 5 утастай. За эндээс би товчхон юуг нь хэлээ явуулчих. 12 оны 12 сарын 31-ний өдрөөр бол татврын дараах цэвэр ашиг алдагдлыг яаж тооцсон бэ гэхээр 12 онд бол 5 тэрбум 802 сая 392,413 төгрөгийн бол алдагдал хүлээсэн гэсэн ийм аудитор баталгаажсан хуулбар үнэн архивээс гарсан тайлан байна. За дараагийн дугаарт нь 2014 оны 2 сарын 25-ны өдөр баталгаа онш аудит Хувьчат компаниар баталгаажсан Багнуур Хувьчат компани санхүүгийн тайлан байна. За энэ санхүүгийн тайлангаар 2013 онд бол 9 тэрбум 173 сая 944,659 төгрөг 52 өмнө цэвэр алдагдaltaа гэсэн байна гэж гаргасан гэсэн юм орлогын дэлгэрэнгүй тайлангууд байна. За энэ нотцорын төлөв шинээр өгч байна. Оцоо. Şimdi orada inişe basmak için hayat çalışmalarına Chicken Darabas, the Bonnie Council. It's so good.